За, гишүүдийн энэ өдрийн мэндийг хүргье. Офшорын тухай хуулийн асуудал одоо нэлээд эрчимтэй хэлэлцэгдэж өнөөдөр эцсийн хэлэлцүүлэгт орж байна. Зүгээр ярэ. Тэгээд энэ хууль бол яг нийгмийн захиалга гэхээсээ илүүтэйгээр зөвхөн одоо нэг зохион байгуулалттай хүмүүс хөрөнгө санхүүг нь гаргаж энэ одоо улс төр популизм болгож байгаа ийм л одоо асуудал юм байгаа. Офшорын асуудал бол энэ асуудал дээр бас миний нэр дурддагдаад явж байгаа. Тийм ч учраас би намын бүлгийн хурал дээр энэ хуулийг хурдвчлаа. Хуулийн зохицуултыг ямар ч байсан бий болгоё гэдгийг саналыг хэлж байсан. За үүний дагуу одоо манай ажлын хэсэг маш одоо шуурхай зохион байгуулалттай ажиллаж өнөөдөр одоо эцсийн хэлэлцүүлгээр энэ асуудлыг оруулж ирж байгаад ажлын хэсгийнхандаа бас би баяр хүргэе гэж бодож байгаамаа. За энэ хууль бол нэлээд маргаан дагуулсан хууль болох байх уу? Тэр хамаарал бүхий этгээдүүд, хөрөнгө орлого мэдүүлэгчтэй холбоотой, хууль хяналтын байгууллагууд хэрхэн яаж ажиллахтай холбоотой, төсөв санхүүтэй холбоотой гэдэг хэрэгжих шатандаа маргаан маш их дагуулсан ийм л одоо хууль болж таарах байх. Ер нь офшор бус гэдэг бол хөрөнгө оруулагчдын одоо бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн татварын хөнгөлөлттэй ийм л одоо бүс юм шүү дээ. Тэрнээс одоо энэ гадуур ард иргэдийн яриад байгаа зарим улсуудын санаатай зохион байгуулж хийгээд байгаа, санхүүжүүлээд байгаа. Тэгээд маш олон хүнийг бүтгэж байгаа. 17 тэрбум төгрөгийг аваачаад нууцсан байна гэж байгаа. Энэ бол одоо жишээ нь 17 тэрбум төгрөгт бол одоо би бизнес эрхэлдэг хүн Монгол орныхоо эдийн засгийн бас тоо хэмжээ баримжааг мэддэг хүний хувьд бол идэхгүй байгаа. Нэр дурдж байгаа хүмүүсийн хувьд би бол одоо мэдээж одоо төрийн алба буюу төрийн өндөр дээд алба гарч байгаа улсууд бол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн гэж ойлгож байгаа. Одоо хууль нь гараад хуулийн зохицуулт гараад ирэхээр энэ улсууд гин бурууг нь тэр тусмаа би бол одоо жишээ нь гин буруугүй гэдгээ бол өөрөө мэдж байгаа учраас энэ асуудлыг бол бошоогон зохицуулаад өгөөсэй гин буруугүй гэдгийг нотлохсон гэж бодож байгаа. Тэгээ энэ бол одоо нийгэмд бас нэг ийм одоо сонирн байдал үүсгээд байгаа. Ард иргэдийг одоо улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ нөхцөл туршаад байгаа энэ улсууд бол би бас их дэндүү харамсаж байгаа. Одоо монголчууд хоорондоо уулзахаараа тэгдэг болсон байна шүү дээ. Офшорчин царайлчаад чи юм том байна гэдэг би нэг одоо баалж байгаа юм шиг нэг ийм л одоо яриатай болчихсон. Тэгээ энэ офшор гэдэг нэг хадны мангаа гаргаад ирсэн ийм л одоо дүр зургийг бий болгоо ажиллаа. Тийм учраас хуулийн зохицуулт нь ямар ч байсан хийгчтэй энэ хуулийн зохицуултандаа зөрчилтэй орсууд нь зөрчлөө гаргаад тайлагнаад ирэхээр энэ асуудал бол зэгцрээд ирэх байхаа. Би ажлын хэсгээс нэг зүйл асуухсан юу гэхээр энэ асуудал хуулийн зохицуулт бий болоод энэ асуудал дээр одоо нэр холбогдсон хүмүүс нэр цагаадаад одоо гин бурууг нотлогдох юм бол энийг одоо та нөхөд маань нийгэмд зарлаж нэр төрийнх нь хохирлыг одоо хэрхэн барагдуулах вэ гэдэг асуултыг асуумаар байна. Энэ зохицуултыг бас давхар хийж өгөхгүй бол одоо ингээд гудамжинд дуртай нэг хэн нэгний нэрийг бариад гүтгэжээдэг, доромжилжээдэг энэ асуудал бас байж болмооргүй байна. Энэ дээр бас хуулийн зохицуулт зайлшгүй байх шаардлагатай байна гэдгийг хэлмээр байна. Тэгээ ийм зохицуултыг одоо яаж хийх вэ гэдгийг ажлын хэсгээс асуумаар байна. Баярлалаа. За хариулт өгье. Нямбаатар гишүүн хариулъя. Энэ бол нийтлэг зохицуултаар явагдана. Өөрөөр хэлбэл 5 сарын 10 гэхэд өнөөдөр хэрвээ хууль батлагдчихвал 5 сарын 10 гэхэд Монгол Улсын засгийн газар офшор бүсийнхээ хүрээг тодорхойлно. Энэ хууль ердийн гормоор үйлчилж эхлэхэд мөн 5 сарын 10-ны орчмоос эхэлж төрийн мэдээлэлд нийтлэгдснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчлэх энэ хуулийн үйлчлэл 2 давхцах байх. За энэ үйлчлэлээс хойш 3 сарын дотор офшор бүсэд байгаа тэр хөрөнгө мөнгөө татах ажлууд бүх хүмүүсийн хувьд үүрэг болж хүлээгдэж байгаа. За энэний дараа авилгатай тэмцэх газар энэ хуулийн үйлчлэлийн дагуу хянаж мэдүүлэгт орсон өөрчлөлтүүдийн талаар мэдээлэлүүд хийгдэх байх. Мэдээлэл өөрчлөлт ороогүй тохиолдолд энэ маань өөрөө бас шалгаж хянах энэ процедур түрүүн сая нэмдөрж даргын ярианд гарлаа. Манайх санхүү юуны мэдээллийн програмтай болох юм ажлууд хийгдэж байгаа гэсэн. Энэ ажлууд хийгдээд энэний дараа мэдээж хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой зүйл мэдээлэгдэх байхаа гэдгийг хэлье. Би зүгээр үг хэлэх завшаан тохиосон дээр нэг зүйлийг хэлмээр байгаа. Би энийг авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, Монгол банкны удирдлагуудад хандаж хэлмээр байгаа. Өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 17 тэрбум доллар гадаадд офшор татгалагдж байгаа гэдэг сошиал одоо яваад идэг. Яг хэн энэ мэдээллийг гаргасан, нотолсон гэдэг ойлголт ерөөсөө байдгүй. Тэг хүн болгонд бие биенийг хардах юм хардлагууд байгаа. Одоо энийг эцсийн цэг тавиач нэг хамтарсан ажлын хэсэг гараад 2000 оноос хойш энэ Монгол улсаас хичнээн хэмжээний доллар
гадагшилсан юм бэ гэдгийг одоо нэг мэдээлэл хийх ёстой. Өөрөөр хэлбэл 17 тэрбум доллар гэдэг бол 100-ын дэвсгэртээр тооцох юм бол нэлээд хэдэн автомашин, ачааны машинаар одоо тийм доллар байгаа бэлнэр бол. Тэгэхээр энийг гаргах юм бол одоо шуудаал зориод гаргахт бол нэлээд асуудал үүсэх баг. Санхүүгийн байгууллагаар дамжиж гарсан бол энэ нь 17 жилийн хугацаанд хичнээн хэмжээний доллар гадагшилсан юм бэ. Энэний хэдэн валют шатхуунд зориулагдсан юм бэ? Хэдэн хүнсний импортод явсан юм бэ гэдэг ийм нэг мэдээлэл хийж олон нийтийн эргэлзээг тайлахгүй болохгүй хаа. 10 тэрбум долларын орчмын эдийн засгтай улс орноос 17 тэрбум доллар одоо гадагшилсан гэсэн энэ мэдээлэл энэ хууль хяналтын байгууллагууд цэг тавиач. Ялангуяа тагнуулын байгууллагад хуулиар оногдуулсан чиг үүрэг байгаа. 20 сая төгрөгнөөс дээш гүйлгээ тутмыг хянжих ийм үүрэгтэй. Тэгээ эсвэл энэ манай тусгай албад энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүйгээс болоод ийм их хэмжээний мөнгө гадагшилсан юм уу? Тэгээ нэг нэгэндээ нэр хож өгдөг энэ зүйлд одоо энэ хамтарсан нэг ийм ажлын хэсэг байгуулж эцсийн цэг тавиач гэдгийг бас хэлье. Ганбаатар гишүүн асуултаа асууя.